байна уу? Сая яаж усаад байна? Картаар авч байна уу? Ямар карт вэ? Харж болох уу? Оо ямар гоё карттай таяр. Энэ картыг хэн өгсөн таяр? Эмээ авч гисэн. Эмээ авч өгсөн юм уу? Оо за за. Хийлгүү таяр. Хийлгүү. За үзье. Улаанбаатар хотын маань амьдрал улам бүр ухаантай болж байгаа нэг жишээ болсон. Ухаалаг хотод дээр бид нэгэдэг. Ер нь ухаалаг хотын тухай концепц маань технологи шингэсэн хотын тухай концепц болсон гэж өргөжж байгаа. Энэ ч утгаараа 2014 оноос нийслэл хот маань ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Одоо энэ хөтөлбөр мөн адил үргэлжлээд явж байгаагийн нэг тодорхой жишээ бол ялцчихгүй. Ухаалаг худаг гэсэн төсөл байж байгаа. Энэ картыг аль болгон таасан юм тийм үү? Тэгш аль болгон. Таныг хаан сэнгэлж байна? Хаан баг. Хаан баг тийм. Одоо уншуулах уу? Карт уншуулах заа юу. За уншуулах. Тэгээ бусныхаа хэмжээг энэ том борон дараа хэд литр болох уу? Энэ хэдэн литр вэ? Энэ 5 их уу? Энэ 5. За 5 литр их үү? 5 дарах уу? За тий. Дарлаа шүү. За дарцсан. Нэг. За нээлээ. За тий. Энэ усны хэмжээ бас яваад байна шүү дээ. Энэ дээр тий харагдчихэ тий. Би хаах гэж дарах хэрэгтэй үгүй юу? Үгүй юу? Өөрөө харагдчихэ байна. За. Дахиад 5 их. За дахиад уншуул. За одоо 5. Тэгээ нэг гэрээ. За. Эсвэл бас юу яа болохгүй. Эсвэл одоо энэ одоо энд өвчлөө. Тухайн энд нэрчлээ. Зүг. Тааруулж байгаа таарчих. Тэгэхээр таны авсан усны хэмжээгээр чинь наснаас ч юм уу гасчихсан шүү. Зөв. За их ухаантай болсон шүү дээ. Ер нь тэгээд шөнө оройгоо авч болно гэж бодлоо. Шөнө оройгоо бол энэ өстө амар шүү дээ. Хэдэн цагт байсан. нийслэлийн 6 дүүргийн 120 шиг байдаг. Яг ийм автомат тийм ухаалаг тийм. Ер нь зүгээр холбож болныг бол цаана дахиад болдгоо би тийм. Одоо манай 18 онд дахиад 100 гэдэг. Дараагийн 20 он хүртэл 100 Хүмүүсийн амьдралыг бол нэг хэлбэрл болгоод байгаа юм биш үү? Болно хэлбэр. Хамаагүй сайхан болчихгүй. Тийм байна. Энэ тоног төхөөрөж Монгол хэл дээр хийсэн байна. Монгол компаниас. Баярлалаа. Таваагүй хөдөл яв. 1990 оноос хойш ашигласан Улаанбаатар хотын зэвсний шуурш үйлчээ маань болохоор маш их насжилт өндөртэй болсон. Ашиглалтын хугацаа зарим дууссан байгаа. Энэ шугам хоолойг шууд бүлгүүгээр доторлох технологийн нэвтрүүлснээрээ шугам хоолой насжилт урдсан. Би ойлгохдоо энэ бол Австрийн технологи гэж одоо Европ зүгийн технологи гэж байна шүү дээ. Монгол инженерүүд маань энийг өөрсдөө хийж сураад цаашдаа бол өөрийнхөө шугамыг бол өөрсдөө доторлдог болж байна гэж ойлгож байгаа шүү дээ. Барилга байгууламж буюу зам талбайг нураад сэтлэхгүйгээр шугам хоолойг доторлох нэг давуу тал, бас замын төгжрөл үүсэхгүй байх давуу талтай. Их энгийн үгээр тайлбарлавал яа гэсэн үг байна. Авторлын гэхээр Хуучсан энэ муулсан шугам хоолой бай гэж бодъё. Тэгээ энийг болохоор маш сайн цэвэрлээд тусаад хөрөмжөө дараа нь болохоор энэ эпокси ирсэн буюу энэ цавуулах материалыг шугам хоолойн дотор явуулаад наалдуулна. За наалдуулсны дараа буюу доторсны дараа шугам хоолойн байдлыг нь болно. Үндсэндээ бол хоёр үндсэн технологи байна. Close speed буюу одоо хуучирч муудсан ялангуяа хумцар ган энэ баг диаметртэй хоолой дотор хумцар хоолой ингээд шургуулна гэсэн доо. Тэгээд энэ хумцар хоолойгоо тэр хуучирч муудсан хоолойдоо нааж өгнө. Ийм л үндсэн технологи байна. Улаанбаатар хотын маань одоо хэрэгжилж байгаа цэвэрлэсний шугамын урт их чинь бараг 600 гэж очиж байгаа байхгүй. Тэгээ энийг одоо бид нэр Улаанбаатарт аваад ашиглав. Одоо нийт иргэдийн маань ууж хийж байгаа үүдний усны чанар сайжрах ийм чухал ач холбогдолтой юм төсөл байна. Таны шинэ төслийн чинь ажилд одоо өндрөөс өндөрт амжилт төсөй. Улаанбаатар хотын 300 илүү метртэй шугамыг бүгднийг шинжилж хэвтэлээ олцох эрүүл тавьж байна. За.
Энэ дундын мэдээллийн сан гэж яг юу болов вэ? Ер нь бол газар зүйн мэдээллийн систем дээр суурилсан орон зай мэдээллийн цогц мэдээлэл бол дундын мэдээлэл сан гэж ойлгож байна. Энэ дундын мэдээлэл сан нийслэлийн дата төв дээр байршаад тэгээд ер нь бол нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын бүх мэдээллийг одоо газар зүйн мэдээллийн системд суурилаад төвлөрүүлээд иргэд болон одоо төрийн үйлчлэгээний үйл ажиллагааг бол түргэн шуурхаа зөвлөхийн ач холбогдолтой байна. Улаанбаатар цахилгаан станцаар Улаанбаатар газар байна. Цагдаагийн иргэн газар Улаанбаатар цагдаа байна. Нийслэлийн орон сууцны корпорац, эрүүл мэнд бүгд орж байгаа юм тийм. Одоо энэгээр зам тавьдаг юм. Доогуур нь одоо ингэж шугам байгаа юм гэдгийг нэг юм мэт дээрээс бүгдийн хамтран зургатаас харсан. Бууч юм одоо энэгээр зам тавьчих гэж бодвол ерөнхийлөгөөс чинь юу байгаа эсвэл одоо долооны шугамч чинь тэр доогуур шилжиж байгаа юм уу? Эсвэл бас өөр доорнод тобоо байгаа юм ч гэдэг. Энэ бол нэг одоо тусгай байгууллагаас авдаг гэсэн мэл одоо нэг нэгдсэн системээс ингэж хараад шийдвэр гаргах бол үзүүлэх тийм. Газрын зураг дээр ингээд газрын зураг бүх нөгөө тэмдэглэгийг хийчих нь шүү дээ. Ухаан одоо газар дээр одоо ийм юм байна, тийм юм байна гэдэг маягаар харуулчих юм шүү дээ. Одоо газрын кадастрын зураг одоо нэг юм дээр хийдэг тийм. Барилга байгууллагын авцсан зураг нэг юм дээр. За цэвэр хөрсний шугам хөдөлгөөд нэлээд гэр оролцохын төлөвлөлт гэдэг энэ бол ирээдүйд гэр оролцох яаж гэх хөдөлгөөх юм бэ? Одоо энэ болохоор энэ улаан шугамуд байна тийм. Энэ одоо авцсан болов юу? авцсан мó. Тий авцсан ээ. Сүлжээ юм байж тийм. Энэ болохоор энэ ногоон нь бол өмчлсөн газар байна. За шар нь одоо жишээ нь өмчлөөг одоо гэрээр эзэмшиж байгаа гэдэг юм тийм. тэгээд эн чинь тодорхой хэмжээнд бас нөгөө иргэдэд нээлттэй систем хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр иргэд бол одоо тодорхой вебсайтаар шиг дамжуулаад порталаар дамжуулаад тийм. Иргэд одоо нэг эрхийг өөрөө хувь хүнийхээ мэдээлэлтэй холбоотой одоо анализ гэдэг юм уу те өргөтгөл энэ төр хийх боломжтой тийм нээлттэй портал. Мэдээж бусад хүний мэдээлэл бас орохгүй л хэлэхдээ тэрийг хязгаарлаад өгч байгаа. Энэ ч зөвхөн төрийн байгууллага өөртөө ашиглах биш. Энэ Улаанбаатар хотын одоо бизнес аж ахуй нэгж иргэд бүгд дундаа ингэж мэдээлэл хуваалцдаг юм та болж байгаа гэж ойлгож байна шүү дээ. Тийм гол нь яг нэг газар зүйн орон зай мэдээллийн сан. Тэгээ газар зүйн мэдээллийн сан дээр гэдэг нь бас чухал туслаа тий. Хот төлөвлөлт нь бол энэ маш чухал. Хамгийн чухал гэж тий. Одоо ядчаад бид нар чи энээсээ харж байгаа хоомынхаа нэгтаршилтай холбоотойгоор автоэрийнхаа ялангуяа нийтэд тэмдэх хөдөлгөөнийг ч төлөвлөхөд одоо маш нэг мэдээлэлтэй болж шүү дээ тий. За их гоё ажил хийж байгаа юм байна. Тэгээд амжилт хүсье. За